Био ундраг компани хэрэглэгчдийн өдөрлөг. Хөрс уур амьсгалын өөрчлөлтүүд трайлангийн технологийн дасан цогцох чиглэл сэдвийн хүрээнд бэлчээр ашиглалт хамгаалалтын эрх зүйн орчин, мөнх насан, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны мал аж ахуй генетик нөөцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан үүргийг төр орлон гүйцэтгэгч, бэлчээрийн сэргэх чадварт суурилсан ашиглалт, булгамаа, бэлчээр судлалын ногоон алт төв, бэлчээрийн судалгаа хөгжлийн хөтөлбөрийн захирал, доктор, ногоон тижэл тариалах дэвшилтэт арга технологи, дорилох сүрэн, ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор, хадлан бэлчээрийг сайжруулах арга туршилгууд, баасан жалбуу, хөдөө аж ахуйн их сургуулийн мал аж ахуй биотехнологийн сургуулийн багш, доктор, дэд профессор, биотехнологийн дэвшилтэт аргаар малын үйлдвэр угсааг сайжруулах арга туршлага, пагам дулам, нутаг ахтем төрийн бус байгууллагын менежер. Хэрэглэгчдийн өдөрлөг Дархан хот хөдөө аж ахуйн сургуулийн Дархан салбар сургуулийн урлаг зааланд 2026 оны 1-р сарын 10-ны 10 цагт болно. Холбогдох дугаар 7037 37 77.